дээр бид ярьсан. Тэгэхээр төлөвлөгөө гаргах одоо үндсэн байгаа одоо нэг гэх юм уу тэр одоо бүрэлдэхүүн маань зөвлөсөн байгууллага байна. Тэгэхээр энэ дээрээсээ бид тухайн жилийнхаа одоо Монгол улсыг сурчлах төр өгнө байх юм. Үүнийгээ дагаад бид ямар үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр тэдрийгээ тодорхойлох хэрэгтэй байна. Тэгээд дөрөв метр нөгөө юу дэлхийн монголчууд хөтөлбөр дээр бас зарим нэгэн тооцоолол асуусан юм байна уу гайгүй. Дэлхийн монголчуудын сайн зүгээр хөтөлбөртэй холбоотой юу гэдэг агцсан тийм. Тэгэхээр бид нар энэ дэлхийн монголчууд гэдэг энэ хөтөлбөрийг заашгүй боловсруулах гарах одоо цаг үеийн бүр заашгүй шаардлага гарч ирж байна. Тэгэхээр бид нар өнгөрсөн зүгээр 25 жилийн хугацаанд ингээ харахад одоо 2015 оны байдлаар гэх юм бол гадаадд байгаа иргэдийн тоо гэх юм 100 гаруй мянга болсон. Эндээс одоо гадаад байгаа иргэдийн тоогоо дагаад тэнд төрсөн гадаад төрсөн хүүхдүүдийн тоо, тэдний хүүхдүүдийн тоо ч юм уу ингээд 3% гарсан байна. Тэгэхээр бид нар дэлхийн монголчууд гэдэг энэ хөтөлбөрийн ерөөсөө гол зорилт нь юу байх вэ гэвэл ерөөсөө хэлийн чанартай байгаа Монгол иргэд Монгол хэл соёлоо алдахгүй байх. Одоо энэнд нь бид нар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Мөн одоо тэр хүмүүсийг хэлийн чанартай байгаа Монгол иргэдээ мөн гадаас сурчлахаа гэсэн том бодлоготой хэрхэн яаж татж оролцуулах хэрэгтэй юм бэ гэдэг дээр бас ажиллах хэрэгтэй юм байна. Цаашлаад ер нь дэлхийн монголчууд гэсэн бид нар зөвхөн дотооддоо Монгол одоо монголчуудаа хандсан энэ хөтөлбөрөө бодлогын хувьд санхүүжилтийн хувьд ерөнхийдөө олон улсын хэмжээнд хүргээд цаашдаа нийт үндэсний байгууллагууд бүртгэлтэй олон улсын байгууллага болгоход зорих юм байна гэж ийм үндсэн ерөнхийдөө зорилтууд харагдаж байгаа. За